Зэрэрэн за ингээд хичнээн жилийн дараа чигээд байгаа. Бид нэр Филиппин явж исэн бичлэгүүдээ янзалж амжаагүйсэн. За тэгээд бичлэгээ янзлаад уцаа цэгцэлэхээр болсон болохоор энэ бичлэгээ хийж байна. За барах юм санахгүй байхаа. За энэ өдрөө бол ямар ч маш өглөө ихт гарсан бид тэгээд онгоцны бүсдээр ингээд уулзж яасан байна. Хүүч их турхайсан. Тийштэй. За ингээд бид нэр бөөндөө цуглаад нэлийн нэг үүрээр шухуу нисгэсэн болов. Тэгээд онгоцны бодол дээр ингэж хүллээ гээл. Би сайхан турхайж одоо ч гахайл басан доо. Би аим шивтэйсэн биз дээ. Тийм байна. 22 он уу? 23 оны. За ингэ. Онгоцон суудсан байна. Их шиг унтчихсан юм шиг байна. За ингээл нисээд би хэд чинь. Энд чинь Манила руу нисдэг байхгүй юу? Дамжиж нисдэг. Тэгээд өглөө Манилад очиод би тэнд унтаж байна. Энд ихтэй нэлээд удаан хүлээх юу байсан. Тэгээд хүлээж хаад би тэд бараг мэдгүй ямар ч амар удаан хүлээсэн санагч унтаж мутах цайс нэг 6 цагийн зайтай байсан баха. Нислэг орд. За ингээд бид нэр эндээ ингэж байж байгаад ингээд Себугийн нисэх онгоц бодолд тэгээ нисэх онгоц бодол салерж нисэх онгоцонд ингээд суугаад явж байгаамаа. Ерөнхийдөө жоох ихнээсээ л жоох ядарсан байх гэж бодож шүү. За ингээд маргааш өглөөнд болоод бид нэр юунд ингээд нэг ихтэлгүүр ирсэн те. Ихтэлгүүрд очиж үзэх гээд тэгээд явсан бэ. Тэгээ явах замдаа ингээд Филиппинийг хараад нөгөө манай охтууд болохоор амарлаг Баян улсад л ирж байгаа юм байх гэж бодсон чинь ямар сонин газар ирчээ гээд айгу шокнд орж исэн санагдаж байна. Тэгээ энэ хэсгээр хин гайгүй байсан. Дэнэс хэсэг гайгүй л да. Анх та нар шөнө ирж байхдаа тэгээдсэн шүү дээ. Тийм. Одоо энэ гайгүй дүүргэн явж байгаа байхгүй. Иш алхаж явж байхдаа амар сонин. Энийг хартаа. Хиний гар байсан шүү дээ. За тэгээд тэг юу юу л орой болцсон юм шиг санагдаж энэ бороо ороод л байлаа. Тэгээд таксид цуугаад чөлөө тэгээд яваад очиж нэг буудалтай хараад пи уугаад тэгээд унтчихсан санагдаж байна. За ингээд маргааш өглөө нь ингээ болдог байхгүй. Тэгээд энд нэг сонирхолтой болохоор бэлгүүнээ Мижко хоёр араас ирсэн. Тэгээд энэ өдөр гээд өглөө ирж байгаа нь тэгээд бид түлээгээд байж байгаа. Тэгээд одоо ирж ихэд ингээ одоо бууд тийм маргааш өглөөнд тэр хоёр масажсаа шийдгсэн ч гэдэг лээ ядалж байгаа. Маргааш өглөөн дээр уулзсан. Шүн ирсэн байлуу. Шүн ирээд хэдүүлээ. Ой үүд ирсэн баха. За ингээд ямар ч зэний. За guys. Гадаа суу хатээ. Халан байна. Намуу сэтгийо. Гадаа өнгөр халуухан байна. Яг л над шиг. Тохом байна. Ингээд энэ замнаас цааш болохоор бүр амар хүн ихтэй. Тэгээд амар замбраагүй хэцүү байд юм байна. Энэ болохоор одоо нэг Порт Сан Педро гэдэг юм байна. Энэ зал шидэд нэг баян болсон энэ ус өгч юм гэж. That's my way. I wanna try coconut namo. Namo гэж. Борож хоороод байна. За би тэндээ ингээд зураг даруулаад цааш явсан байт юм аа. За бас нэг юм газар ирж үзсэн Магдалене. Ер нь анх Евро Христийн шашин руу орсон болохоор Испаниуд орж ирээд болсон байлээ. Тэгээд за энэ их сонирхолтой. Энэ хүний инх бат гэдэг. Үйлээ үзэж ганц найз охинтой болсон нь юм. Тэр цаадхын Мижка гэдэг. Одоо бүр гомби гоцон толгой явж байна да. Энэ хүнийг Тамира гэдэг. Би чамайг юм уу? Бас гомби гоцон толгой явж байгаа юм дээ. Энэ хүнийг бэлгүүн заяа гинэ.
Та бас нэг бордоггүй бор тодгой байна гамаа. Танаа. Тэгээд Гэсэн чинь та бүхэн уудах юм бол энэ хүний Instagram руу орж болно. Та нэг уудаахгүй. За би энд ингээд нэг энэ тунгалаг тамирын нэг хэсгээс явсан байдгийн байна. Одоо утсан чи нийт. Тэгсэн чинь энэс хойшоо чинь бэлгүүнээ найз залуутай болоод тэгээд одоо чинь буцаа салаад. тэгээд дээрээс нь нөгөө хоёр нь гэрлээд хүний амьдралаар явж өгч байна. Маш үнэн хүмүүс гэдэг байгаа. За ингээд явж байгаад би тэг тотгошоогоо нөгөө сөмрүүг орж үзсэн байт. Сөмрүүг ороход юу яг нэг Европт байгаа юм шиг тийм. Яг Европын нэг сүмийн нэг тийм байдал тайлан байлээ. Яг угаасаа ялч харахгүй ч нэг Испани колони байсан ус болохоор. За би тэд ингээд эндээ нэг бас патер татуулсан байт юм аа. За зарим гой цомнуудыг бас оруулах гэж бодсноо. Тэгээ за бас олж хайх гэж ядраа санагдаа. Оруулсангүй. За ингээд би тэд дараагийнхаа аялал руу ингээд явж байхдаа би тэд нэг тийм таксины жолоочтой ярьжсэн санагдаж байна. Тохиролцоод энэний дараагийн аялал руугаа явсан байдгийн жоохон зайтай байдаг юм билээ. Энэ нэг тийм парк маягийн тэг бүгдээр орсон. Зураг авахулгаад энэ баг хүн болгоо нэг гой зурагтай болсон бахаа гэж бодож байна. Айгу гой зураг авахулахаар нэг тийм цэгүүдийг байрлуулсан тийм газар байт юм билээ. Тэрийг би зат нэг секунд дараа ойлгох юм байна тий. Чиний цааш яг би. одоо энэ ганц барьсан. Тэр Манаха. Мэтэрэ. Тэгээ би тэндээ бас нэг төсөлтөө зургаад оруулаад бөөндөөнийг бас ингэж зургаад оруулаад тэгээд хажуутлаас нь коконатын бас ундаа авч уугаад ингээд дараагийнхаа спот руу явсан байдгийм аа. За дараагийнхын газар нь болохоор За Себүгээр яг энэ сүм гэдэг газар ирсэн байна. Их гоё юм аа. Ингээд нөө нэг Себү хотод бүр хойноо ингээд харагддаг. Харуулах. за ингээд энэ газар ирээд одоо энэ айгу сонирхолтой хэсэг гана хараарай. Хишгийн ингээд явжсэн чи цаана бэлгүүнээ твдээд байгаа хэвчээ. Бичлэгт нь орчлоо. За ингээд ер нь бүгдээрээ л нэг гоё. Энэ газар бол амар гоё газар гэсэн шүү. Рилс гэж тухайн үед баг рилс гэж байгаагүй юм болов. Тухайн үед тийм стори хийгээд хэл гоё. Тэгээ амар гоё намуухан ер нь нэг шүн орой тийм гоё чидрээд гэт сууж ах мууж хаад бол айгүй гоё тохирсон гоё газар байлээ. За ингээд би тэдийн чинь эхний өдрийн аялал биш эхний өдрийн биш хоёр дахь өдрийн аялал бол тарааж байгаа юм а да. Тийм байна. Тэгээд ингээд зураг авахуулаад энэ өдөр дууссан байдаг юм аа. Баяртай.